Цагдаагийн ерөнхий газрын сүлж чуулгын дарга цагдаагийн хурандаа гаваасран Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар соёлын гавьяа зүтгэлтэн цолоор шагнагдлаа. Монголын хамт олон байгаа. Миний амьдралын утга учир болсон. Миний амьдралын түүх туршилт болсон. Миний одоо амьдралын өндөр дөрөв насны ерөөлийн сүлд тусаас ийм байгууллага. Тийм ч өнөөдөр Монголын цагдаагийн байгууллага зөвхөн цагдаагийн албан эргүүлийн цагдаагаас Монголын цагдаагийн одоо дээд цол хурандаа болчихсон гэдэг. Хэлэн бичгчээд өвчнөөс Монгол улсын соёлын гавьяа зүтгэлийг хэсэлээд энэ зүтгэлийг үнэлсэн явуулт одоо баярлаж байна. Монгол төр гэдэг Монгол цагдаа хүний одоо бас мартадаггүй юм байна. Үргэлж гавьяа зүтгэлийг санаж байдаг юм байна. Тэгэхээр Монгол төр Монгол цагдаагийн санамж өндөр байдаг юм байна гэж боддог. Монголын цагдаагийн нийт бие үргэлжлэн сар шөнийн мэндийг дэвшүүлэх, сар шөндөө сайхан сэтгэл өрөөё. Хурандаа гавьяасран 1973 оноос Улаанбаатар хотын цагдин сэргийлэх газрын эргүүлийн ротод цагдаагаар томилогдсноос хойш өнөөдрийн хүртэл үр бүтээлтэй ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад хичээл зүтгэлээ дайчлан ажиллахын зэрэгцээ уран зохиол, яруу найраг бүтээл туурвиж, цагдаагийн сүлд чуулгыг зохион байгуулж, залуу уран бүтээлчдийг дэмжих цагдаагийн болон урлагийн зорилгод төлөвшүүлэх, уран зураг өгч амжилт гаргах бүхий л боломжоор ханган ажилласан шилдэг удирдлагуудын нэг юм а. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн цолоор шагнагдсан эрхэм хурандаа танд нийт бие бүрэлдэхүүн албаагчдын өмнөөс халуун талархлыг хүргэж байна.